За сайн байцгаана уу юу нэмэн намрын налгар сайхан өдрийн мэндийг та бүхэнд төвшүүлье. За бид нар өнөөдөр та бүхэнтэй уулзж байгаа учир юу вэ гэхээр аа тэг шавруулын сургах тухай асуудал одоо бидэнд хамгийн их чухлаар тавигдж байгаа. Энэнтэй холбогдуулаад ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд ахис дэвшил эрхэм чанар өөрчлөлтийн төлөө гэдэг ийм төслийг Канадын FDG энэ байгууллагын санхүүжилт дээр ингэж төсөл зохион байгуулж оролцож байгаа, хийж байгаа. За энэ маань энэ цаашдаа олон сайхан сургалтууд явагдана. За багш нар энэ өнний үр дүнд багш нар чадвар чинь, эцэгчүүд чадвар чинь, сургуулийн дэргэдэх дэмжих багийнхан чадварчуулах ийм учиртай юм байнамаа. За тэгээд өнөөдөр бид нэр цахим сургалтын анхныхаа сургалтыг зохион байгуулахад бэлэн болж байна. За энэ сургалтыг маань өнөөдөр бидэнд хэн явуулах вэ гэхээр манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэгчүүдийн холбооны хөвсгөл салбарын зохицуулагч. За тэгэхээр манай зөвлөх ээж паралегл эрх зүйн хөтөч. За тэгээд Ахмад багш лав өсрөн маань өнөөдөр сургалт явуулнаа. За энэ сургалт нь юу байх вэ гэхээр боловсролын сайдын 24 оны 9 дугаар сарын 10-ны өдөр гарсан А81 дугаар тушаалын 2 дугаар хавсралтанд энэ юу тавигдсан байх вэ? Яаж хэрэгжүүлэх вэ? Алийн хэдийн хэмжээнд нь яаж авч ашиглах вэ гэдэг талаас нь манай багш сургалтыг явуулнаа. За тэгээд одоо Лавгсрын багшаа авъя. За сайн байцгаана уу? Та бүхэнтэй өнөөдөр уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд би шинэ гарсан одоо өмнөх хичээлийн жилийн одоо жилд гарсан боловч огт хэрэгжихгүй нэг хичээлийн жилийг авчихсан. Тэгээ энэ хичээлийн жилээс бол маш сайн идэвхтэй сайн хэрэгжүүлэх ёстой. Ийм журамтай хэдүүлээ эхлээд танилцъя. За энэхүү журам маань ер нь юу юм бэ гэхээр нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд онцлог ялгаатай хэрэгцээд нийцсэн чанартай боловсрол эзэмшүүлэхэд чиглэгдсэн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнийг зохион байгуулах журам байгаа. За энэ журам маань бол бас ерөнхийдөө бол жаахан өмнөх А150-аас жаахан ялгаатай журмаа тусад нь гаргаж өгсөн. Дараа нь энэ журмыг хэрэгжүүлэх аргачлалыг бас өшөө сайдын А96 196 гэдэг тушаалаар бол гаргаж өгсөн. Тэгээд мөн боловсролын одоо нөгөө ерөнхий хууль сургуулийн өмнөх болон бага ерөнхий боловсролын тухай хуулийн дээр заасан хуулийн залтуудыг хэрэгжүүлэхэд бүр ингэж яг чиглэгдсэн хамгийн одоо энэ шинэ хууль батлагдсны дараа гарсан одоо журмаа гэж та бүгд мэдж байгаа. Тэгээд юугаа тавих вэ хэвлээ? Тэгээ өнөөдрийн журмыг танилцуулах явцдаа бол ГСТ-тэй холбоотой зүйлийг тодруулна. Тэгвэл ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө гэдэг юмыг бол одоо 18 онд А155 гараад тэгээд түүнээс хойш 7 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа учраас та бүхэн бол асар их туршлагатай байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд яг энэ шинэ журамтайгаа одоо дагуулад уяад тэр хуучин олж авсан сайн туршлагуудаа одоо энүүн дээр одоо аваад явах ийм боломжууд дээр нь ганц нэг нэмэлт байх үхээс та бүгдийн одоо 7 жил хэрэгжүүлчихсэн энэ сайхан том туршлагуудыг бол одоо бас тэгдэг ингэдэг гэж хажуудлаас нь хамаагүй орж бас хүний туршлагыг эвдэхгүй байхыг хичээнэ. Тэгээд ерөнхийдөө нийтлэг тийм энэ вариант зүйлүүд дээр яхан тийм зөвлөгөө өгнө. За тэгээд хэдүүлээ одоо А81 гээд сая хэлсэн манай багш боловсролын сайдын А81 гээд 24 оны тушаал ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгээнд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад ганцаарчилсан сургалт явуулах журам гэдэг ийм юм байгаа. За тэгээд энэхүү журмыг танилцуулахын өмнө та бүхэнд бас ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө гэдгийг бас хэдүүлээ уг нь танхимын одоо сургалт байсан бол сайхан ингээд
асуултаар ярилцмаар байна. Тэгээд нэгдүгээр цаг бага учраас бас жаахан боломжгүй байна. Ер нь бол ганцаарнгийн нэг ангид юм уу нэг газар суулгаж байгаад ганцаарантай ажиллана гэдэг асуудал бол биш. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө гэдэг бол ерөөсөө хувь хүний тэр хэрэгцээнд тулгуурласан сургалтын төлөвлөгөө. Сурвалжлагчийн өөрөөр хэлбэл сурвалжлагчийн боловсролын хэрэгцээг хувийн боловсролын хэрэгцээг хангахын тулд боловсруулж хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа шүү. Хэрвээ энийг одоо сайн тэгж бас кодлж аваагүй тийм ээ яг тэгж ойлгоогүй хүн бол өнөөдрөөс бас энэ яг ингэж бодчоод ингэж хандчээж хийн. Энэ төлөвлөгөө хийгээд гав ганцааранд нь хичээл заах биш. Анги хамт олонд нь баг дотор нь тэгээд хөгжүүлэх танхимд нь гэд янз янзын байдлаар бол тэр тухайн хөтлөөрийг бол хэрэгжүүлэх боломжтой шүү дээ тийм ээ. Тэгээд энэ дээр бол энэ 181-р тушаалын хэдүүл дараагийн нь гаргая та. За слайдаа солиороо. За энэ дээр нэг гол юм бол юу вэ гэхээр боловсролын ерөнхий хуулийн 8-3-т заасан хэлбэрээр энэ төлөвлөгөөг одоо хийнэ гэсэн байгаа тийм ээ. 8-3 гэж тэгэнгүүт та хэдэд би бас нэг манай сургагч нар бол мэдчихэж байгаа. Нэг ийм зүйлийг бол ховдод хэдүүлээ тий ийм зүйлийг татаж авсан шүү дээ. Ингээд эндээс харчих тийм ээ. Энэ 8-3 дээр бол юу гэдэг нэг сургалтын хэлбэрийн заагаад өгсөн. Ерөөсөө нэг хөгжлийн бэлтгэлтэй сурагчдад эцэг их асан хамгаалагч шаргацсан дэмжигчдийн хүсэл зөвшөөрлийн дагуу ганцаарчилсан сургалт явуулж болно гэд заасан. За энийг бол хэрэгжүүлэх гэж байна гэж ойлгоно. Хоёрдугаарт нь энэ сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 6-гийн 1-т 2-т заасан орчин бүрдүүлнэ гэж. За тэгэхээр та ямар одоо тэр орчинг харах нь. Заавал энэ хуультай энэ одоо яг энэ заалтууд бол айгүй чухал байгаа байхгүй юу? Яг энэ заасан орчин бүрдүүлж би чадчихгүй юу гэдгээ яг хуулийн дээрээс энэ орчингаа хараад энэ нөхцөлийг бүрдүүлнэ шүү гэсэн үг. За мөн 6-гийн 3 зааснаар боловсруулнаа гэсэн байна. Тийм ээ? За энэ нөгөө эцэг их харгалзан дэмжигчдийн зөвшөөрөлтөөр хүсэлтэйгээр гэдэг ингээд заасан юмнууд. За тэгсэн бол 4-т нь бол юу гэж нэгвэл яг энийг яаж хийх вэ гэдэг тэр аргачлалыг нь бол нөгөө боловсролын яамнаас баталж хэрэгжүүлнэ гэсэн юмыг заагаад өгсөн байгаа тийм. Тэгэхээр энэ хуулиуд манай шинэ гарсан хуулиудыг яг ингэж зааж тавьж өгснөөрөө энэ А81 журам бол А81 дүүр энэ журам бол айгүй онцлогтой байгаа. Тэгэхээр энэ нэг хэдэн 8-3 6-гийн 1 2 6-гийн 3 4 гэдэг эднэрийг бол бид нэр дандаа энэ төлөвлөгөөгөө хийхдээ бол заавал ингэж харна тийм ээ. За 6-гийн 3 дээр юу гэж вэ? 1 дээр юу гэж вэ гэдэг энийг ерөөсөө ингээд 1 дээр бол ингээд ийм юм байгаа шүү дээ. Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийн онцлог ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалan хүүхдэд боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ гэж байж байгаа байхгүй тий. Яг эднэрийг харна л гэсэн үг. За зарчмын хувьд бол энд ганцхан чухал юм байна. Сурвалжлагчийн хөгжлийн онцлог хэрэгцээнд нийцсэн байна гэдэг. За энийг л бид нэр одоо ер нь энэ 7 жилийн туршид яг онцлог хэрэгцээнд нийцүүлж чадахгүй байгаад байгаа. Энэ зарчмын энийг л айгүй сайн хараарай. Энэ л айгүй чухал. Энийг л одоо яг онцлог хэрэгцээнд яг тохируулж нийцүүлж чадахгүй бол дарамт болчихж байгаа байхгүй юу? Тэгээд тэндээс чинь нуус алдагдаад явчихна. Тэгээд нөгөө хөгжлийн дэмжиж чадахгүй болчихно. Тэгээд нөгөө оролцох талуудын одоо тэр хүлээлтүүд байхгүй гэсэн үг. За тэгэхээр энэ зарчмаа дээрээ бол оролцох сурвалжлагчийн хөгжлийн онцлог хэрэгцээнд нийцсэн байх гэдэг бол айгүй чухал шүү гэдгийг би хэлмээр байна. За цааш нь. За одоо энэ гэвчтэй боловсрол ганцаарчилсан сургуулийн төлөвлөгөөний зохион байгуулалтыг бүр нарийн хилээд өгсөн байна. Хэдүүлээ яг энэгээр л хийнэ. Эцэг их асран хамгаалагчдын хүсэлтэнд үндэслэн зохион байгуулна гэж байгаа.
За энийг л ерөөсөө манайхан 6 жил энэ байсан уу гэвэл өмнө нь байсан. Энийг ерөөсөө хэрэгжүүлээгүй. Энийг маш олон судалгаагаар маш олон эцэг эхчүүдтэй ярилцаад одоо ердөө мэдэхгүй манай хүүхд тийм юм байдаг гэж мэддэггүй гэдэг юмыг бол эцэг эхчүүдийн 80-90% нь хэлжсэн шүү дээ. Тэгэхээр энийг яг яаж хийх юм бэ гэдгийг би 1 2 3 гэд энэ заасан байна. За нэгдүгээрт нь яг эцэг эхээс хүсэлтийг нь бичгээр авчина. За энэ хичээлийн жилд манай хүүхэд тэр нь ингээс тэгж юм байлээ. Тэгсэн чи яасан гэж би юу манай ангидын Сарангоо гэдэг хүүхэд байхад би энийг мэдээгүй хахад манай анги Сарангоогийн ээж. За тэгээд хүсэлтийг авчин хүсэлтээ авахтаа бас эцэг эхчүүдтэй зөвлөд юу чаддгийг юу чаддгүй юм одоо энэ хичээлийн жилд юуг одоо ямар чадвар эзэмших гэдэг гэдэг тал дээр нь бол одоо хүүхдийнхээ одоо эхлээд одоо нөгөө эрүүл мэндийн байдал одоо өөртөө бүх тэр юунуудаа тулгуурлаад энийн тодорхой бичвэрж аваад тэгээд дараа нь яг хүсэлтийг авчихад тэгээд анги удирдсан багш бодит байдлынхаа судалгаа хийгээд тэгээд эцэг их хоёулаа яг хүсэлтэнд нь өнөөдөр таарсан тийм боловсролыг олгож болох нь үгүй юу гэдэг юм нөгөө юугаараа бодит байдлын судалгаагаа гараад тийм шүү. Тэгээд зөвшөлчөөд манай хүүхд бол яг ингэж одоо бол ингэж болохгүй юм байна. Эхлээд ийм юмыг сурахгүй бол болохгүй юм байна гэдэг юм эцэг их нь ойлгож аваад хүүхдийнхээ судалгаан дээр бодит байдлын судалгаанаас ойлгоод тэгээд ийм одоо энэ хичээлийн жил ийм одоо чадвар суралцнаа гэсэн юм захан засварлаад эсвэл яг таассан байвал тэгээд дэмжлэгийн багтаа уламжилчихна. За тэгэхээр эхлээд энэ хамгийн гол юм нь энд байна шүү дээ. За энэ дээр бол яаж ийм нөө энэ нэг 3 зүйлийг хийхэд саяны 3 зүйлийг хийхэд анги удирсан багш бол нөгөө хүүхдийнхээ бодит байдлын талаар маш олон мэдээллийг цуглуулад тэгээд эцэг эхтэйгээ тохироод энэ хичээлийн жил ийм чадвартай болно гэдэг юмыг гаргацсан байна гэдэг чинь бол нөгөө урт хугацааны зорилтоо тодорхойлох бэлэн болцсон байна гэсэн. За одоо дараагийн нэг зүйл нь юу вэ гэхээр одоо ингээд дэмжлэгийн багтаа өгчлөө. Одоо сургуулийн захиралд өгөхгүй нь тэр хүсэлтийн анги удирсан багш сайхан үзээд засварлаад аятайхан болгоод яг бодит байдалд нь тулгуурлаад тэгээд дэмжлэгийн багт өгчлөө. Дэмжлэгийн баг бол одоо тийм хүсэлтийг 10-аар нь 5-аар нь 6-аар нь хүлээгээд авчихлаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэрийг аваад нөгөө хүүхдүүдийнхээ бодит байдалтай танилцаад эцэг эхийн хүсэлттэй танилцаад тэгээ хүүхэд болгоныг судалгаагаа бүр нэгтгэх нь шүү дээ. Сургуулийнхаа ГС-тэйгээр хичээлээ гэж өгсөн хүсэлт өгсөн хүүхдүүдийнхээ судалгааг нэгтгэхэд яг хүүхэд болгоны ард дээр ГС-тэйгээр хичээлэхгүй тэгээд хичээлэхгүй гэсэн бол яах юм? Тэр тохируулахтаа явна. Тэгэн агуулгыг багсгаад ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөр явна гэдэг юм уу? Одоо тэр юмнуудыг ингээ сайхан тайлбар хийж бичээд бэлэн болгочихно. За тэгэнгүүтээ яах нь одоо тэгэж бэлэн болгочоод одоо одоо хэдүүлээ тэгээд энэний дараагаар ганцаарчсан дэмжлэгийн баг бол нөгөө юугаа хийнэ? Төлөвлөлтийн уулзалтаа хийнэ, хурлаа хийнэ. 9 сарын эхний 1-2 дахь 7 хоногт багтаагаад энийг авчаад тэгээд төлөвлөлтийнхээ хурлыг хийнэ. За төлөвлөлтийн хурал дээр бол дэмжлэгийн багийнхан цөмөөрөө орно, эцэг эхийн төлөөллүүд орно. Ингээд нэлээд өргөжтгсөн байдлаар одоо бас анги удирсан багш нарыг оруулаад тэгээд нөгөө ГС-тэйгээр хичээлж байгаа хүүхд болгоныгоо төлөвлөлтийн хурлаар хилэлцэх нь шүү дээ. Хилэлцээд ГС-тэйгээр хичээлнэ гэдэг шийдвэр нь гасчвал урт хугацааны зорилго нь юу байх юм бэ гэдгийг хүүхд болгоны ардчид нь томьёолоод тавьчихна. За тэгээд одоо ГС-тэйгийн зорилго тодорхой болж хүүхд болгоны зорилго тодорхой болчихоор энэ хүүхдэд ямар одоо орчин бүрдүүлэхийн, ямар хэрэглэгдэхүүн хэрэглэхийн, ямар дэмжлэгүүд авах вэ, нэмэлт дэмжлэгүүд авах вэ гэдэг юм дээр хүүхэд болгон дээр хэлэлцээд энэ хурлаараа хэлэлцээд одоо нөгөө дэмжлэгийн багийнхаа протоколын дэвтэр дээр бүгдийн тэмдэглэнэ.
За ингээд төгсгөлд нь бол одоо дэмжлэгийн багийн хурлаар тишнээ хүүхдийн асуудлыг хэлэлцлээ. Тэднээс тэдэн хүүхэд нь гээстэйгээр хичээлэхээр боллоо. За энэ одоо тэр нь сурагч тэр багшийн ангид тэр нь ийм зорилготой гор гээстэйгийн зорилго нь энэ боллоо. Энэ хүүхдийн ийм энэ хичээлийн жилийн зорилго ийм боллоо гэд ингээд энийгээ бол тодорхой хүүхэд болгон дээр энийгээ хийгээд анги удирдсан багшид бүр ингээд бичгээр одоо гээстэйгийн хурдын шийдвэрийг гардуулаад өгч байна. За анги удирдсан багш гээстэйгийн хурдын шийдвэрийг аваад нөгөө тухайн цэцгээ гэдэг хүүхдтэрээ одоо яг нөгөө урт хугацааны зорилго тавигдсан байгаа юм чинь одоо жинхэнэ цааш нөгөө богино хугацааны зорилтууд нь юу байх юм? Нэгдүгээр үйлрэлд ямар чадвар эзэмших юм? Энэ чадварыг эзэмшихийн тулд ямар агуулгыг заах юм? Ямар судалдагтхууны хичээлээр заах юм? Тэгээд хэдэн цаг одоо жилийн цаг нь хэд байх юм? Улирлын цаг нь хэд байх юм? 7 хоногийн цаг нь хэд байх юм гэд нөгөө хүүхдийнхээ ялгаатай хэрэгцээнд нь тохируулаад ингээд жилийн цагаа тодорхойлоод жилийн цагаад нөгөө 30 хэдэн 7 хоногтой хуваагаад улирлынхаа цагийг гаргаад улирлынхаа цагаа 7 хоногийнхаа цаг бодоод ингээд цагаа тогтоож аваад тэгээд төлөвлөгөө одоо ямар хэрэглэгдэхүүн бэлтгэхийн эцэг их нь ямар орчин бүрдүүлэхийн эцэг ихт нь ямар хэрэглэгдэхүүн дээр ямар дасгал даалгаврыг ажиллах ямар зөвлөмжтэй хүргүүлэхийн ингээ бүх юм чинь энэ ГСТ дээр ингээд бичигдээд анги удирдсан багш бол яг ингэж хийгээр энэ хүүхд одоо жишээлбэл энэ дэмжлэгийн багаас бол нэг хүүхдтэр бол за ийм зорилготой болсон шүү, ийм орчин бүрдүүлэн шүү, ийм хэрэглэгдэхүүнтэй байна шүү. За тэгээд эцэг их нь ийм орчин бүрдүүлэн шүү гэд бүх юмыг ингээд заагаад өгсөн. Бүр нэмэлт дэмжлэг нь юу байх юм? За энэ хүүхд чинь хөдөлгөөн засалд явах юм уу, хэл засалд явах юм уу, ахуйн засалд явах юм уу гэд бүх юмыг нөө дэмжлэгийн баг хүүхэд болгон дээр энэ төлөвлөлтийн хурал дээр бол ингээд гаргаад тэгээд энэ гаргасан шийдвэрүүдээ ингээд 8 хүүхдээ тэгвэл 8 ангийн багшид ховлоод өгнө ш. Тэгээд энэ дээрээ төлөвлөрлөд энэ ГСТ-гээ боловсруулад явна л гэсэн үг. Тэгээд ГСТ-гээ боловсруулад ерөнхий боловсруулах чиглэлээ эцэг ихтэй танилцуулаад тэгээд за би ингэж хийн та ийм гэртээ бэлдэн би танд ийм зөвлөмж өгнө ийм өдөр болгоны хэрэглэгдэхүүнийг өгч явуулна дасгал даалгаврыг өгч явуулна та яаж хийх үү гэдэг аргачлалын зааврыг өгч явуулна та ингэж хийх юм байна шүү гэдэг юмаа тохироод ингээ хоёр талаасаа нөгөө зорилгоо одоо ойлголцоод яаж одоо юунд хүрэх гэж байгаагаа мэдээд ямар одоо стратегиэр дөхөхөө мэдээд ямар хэрэглэгдэхүүн ямар заах аргаар явах юм гэрт нь яах юм юуг ажиглах юм яаж тэмдэглэл хөтлөх юм сурсан юм яаж одоо шалгах юм гэд ийм бүх юмнуудыг бол анги удирдсан багш эцэгчүүдэд одоо маш нарийн одоо хэлж өгөөд одоо манай сургуулийн ганцааршин сургуулийн төлөвлөгөө бол ингээд эцэг их харгалзан дэмжигчид анги удирдсан багш тэгээд суралцагчийн ингээд 3 талын хамтын ажиллагаагаар ингээд боловсруулагдаад хэрэгжүүлээд тэгээд үнэлээд ингээд явах боломж нөхцөлийг бол хангах асуудлыг бол энэ төлөвлөлтийн хурал буюу 9 сарын 1 2 дугаар 7 хоног 2 дугаар 7 хоногийн төгсгөл одоо хийчихвэл бүр илүү сайн байна. Энэ дээр бүх зүйлийг ингээд гаргаад авчих юм бол одоо бүх дэмжлэгийн багийнхан хэдэн хүүхдгээр стэтэй гэр хичээлхийн ямар зорилгоор энэ хичээлийн жилийн зорилго нь юу ингээд бүх хүн мэдээд авчиж байгаа учраас мөн энэ дээрээ бас яг үгүй ер нь ГСТ-г улиралд явцын үнэлгээгээ яаж хийх юм бас энийг энэ төлөвлөлтийн хурал дээр бүр энийг бас гаргаж авна. За тэгээд явцын үнэлгээгээ яаж хийх юм үр дүнгийн яаж нэгтгэх юм тэгээд нэгтгэсэн дүгнэлт одоо цааш нь нөгөө ГСТ-гийн сайжруулалт залруулга юмыг одоо нөгөө хичээлийн багшлах арга зүйн тохиргоо энтрийг сайжруулахад чиглэсэн үүрэг зөвлөмж одоо тэр юмаа анги удирдсан багш эцэг эхчүүдэд хизээ яаж хүргэх юм гээд энэ юмнуудыг бол бүгдийг нь одоо энэ тодорхой хугацаануудыг бас яг энэ төлөвлөлтийн хурал дээр бол хийж аваад тэгээд манай
юу дэмжлэгийн багийнхан бол ингээ бүх юм тодорхой болчихно. За энэ дээрээс энийгээ үндэслээд баг энэ хурлынхаа протокол, энэ хурлынхаа одоо шийдвэрийг үндэслээд баг энэ дээрээс дэмжлэгийн багийн хичээлийн жилийн юу багийнхаа ажлын төлөвлөгөө гаргахад баг манай энэ анх төлөвлөлтийн хурал зохион байгуулсан одоо энэ бүх материалууд бол айгүй дэмжлэг болно гэж бодож байна. Ер нь тэгнэ. За цааш нь. За юу одоо энэ дээр энэ шин журман дээр бол 3 сайтын тушаал дээр бол дэмжлэгийн багийн чиг үүргийг зааж өгсөн байдаг бол энэ А81 дээр бол бас ингээд жаахан энэ жижиг өмнөхөөдөөс өөрчлөлт орсон учраас бас энэ дээр нэмээд заагаад өгсөн байна. Жишээлбэл та хэд сайн уншсан уу, ажигласан уу, яг уншихдаа юу бас нэлээд тэгж эргэцүүлж уншиггүй бол одоо эндээс бас сайн эргэцүүлэл хийж аваарай. Ганцаарчлсан сургалтын төлөвлөгөөр хичээллэх суралцагчийн мэдээллийг цуглуулах, шийдвэрлэх ийм чиг үүрэгтэй байна. За энийг бол саяны миний ярьдаг төлөвлөлтийн хурал. Энэ төлөвлөлтийн хурлыг хийхээс өмнө эцэгхээс нөгөө санал хүсэлтийг аваад анги удирсан багш зөвшөлдсөд тэгээд зөвшөлснийхээ дагуу дараа нөгөө бодит байдлын судалгаа хийгээд дэмжлэгийн багт хургуулчихж байгаа байхгүй юу? Энэ чинь жаахгүй юу? Ийм их зүйлийг хийжээж мэдээлэл цуглуулсан манай дэмжлэгийн баг гэж үзэх нь шүү дээ. Тэгээд нөгөө бүх юу 4 аягаар ингээ анги удирсан багш нар хүүхдийнхээ чадварын талаар мэдээлэл цуглуулаад дэмжлэгийн багтаа өгчхөөр тэрийг нэгтгэхэд тэгээд тэн дээрээс нь хүүхэд болгоны одоо ГСТ-ийн зорилгыг тодорхойлчихж байгаа чинь бол энэ суралцагчийн мэдээллийг цуглуулах шийдвэрлэх гэдэг чинь энэ байгаа. ГСТ-гээс хичээлэх суралцагчийн. За хоёрдугаарт нь бол ер нь багшид арга зүйн дэмжлэг үзүүлэх. За багшид тэр ГСТ-ээр хичээж байгаа суралцагчийн одоо тэрийг зааж байгаа ГСТ-тэй хүүхдийн багшид дэмжлэг арга зүйн дэмжлэг үзүүлнэ гэхээр та хэд минь одоо дэмжлэгийн багийнхан тэр багшаас бүр хамаагүй илүү. За жишээлбэл тэгш хамруулахын бүх одоо талаар гарсан хууль дүрм журмыг уншчихсан. Тэгээд дээр нь маш олон онлын асуудлуудыг судалсан. Дээр нь одоо яаж хэрэгжүүлэх вэ гэдэг олон одоо хувилбарт арга зүйнүүдийг бүтээчихсэн байж одоо яг ГСТ-гээр юу хичээл зааж байгаа багшид арга зүйн дэмжлэг үзүүлнэ. Тэгэхээр манай энэ хоёр дахь чиг үүрэг бол та нарын дэмжлэгийн багийнхны чиг үүрэг бол одоо өөртөө маш сайн суралцж байж тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заага багшид одоо хичээлдээ суугаад ажиглалтын протокол хөтлөөд протокол дээрээсээ дүн шинжилгээ хийгээд дүн шинжилгээнд дээрээсээ зөвлөгөө өгдөг. Тийм арга зүйн зөвлөгөө өгдөг. Тийм чадвартай болж багшид дэмжлэг үзүүлнэ шүү дээ. Тэгэхгүйгээр өөрөө багшаас дор байжгаад багшид дэмжлэг үзүүлнэ гэд хэлвэл нь ямар байх вэ гэдэг асуудал бол аюул чухал. Тэгэхээр дэмжлэгийн баг дээр энэ чиг үүргээ харахаар та нар энэ чиг үүргийг харангуут бас хариуцлага давхар өндөржөөд явчихж шүү дээ. За энэ тэгэхээр өөртөө мэрэгжил мэдлэгээ маш сайжруулад тэгээд тухайн багшийн тухайн онцлог ялгаатай хэрэгцээтэй тэр хүүхдийн тэр хичээлийн жирлийн ганцаарчлсан төлөвлөгөөний зорилгод нийцүүлэх арга зүйн одоо дэмжлэгийн зөвлөгөөнүүдийг өгөх чадвартай болох асуудал бол манай дэмжлэгийн багийнханд бол маш их одоо тулгамдж байгаа шүү. Та бүхэн энийг бас сайн судалж одоо өөртөө чадваржуулах хэрэгтэй. Ер нь 21-р зууны багш гэдэг бол насан туршдаа суралцах байх чадвартай байдаг. Энэ насан туршдаа суралцдаг арга барилаараа энүүнд сайн суралцаараа гэж хэлмээр байна. За 3 дараа нь бол энэ ганцаарчлсан сургалтын төлөвлөгөөнд хичээлж байгаа хүүхдүүдийн эцэг их асран хамгаалагчдын оролцоог яаж хангах вэ гэдэг талаар одоо мөн юу анги удирдсан багш нарт эцэг эхчүүдэд сургуулийн захиргаанд дэмжлэгийн багийнхан бол ер нь энэ эцэг эхчүүдэд ГСТ-гээр хичээлж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүдийг нэг клуб бол гой нэртэй клуб байгуулчих. Тэгээд энэ клубийнхээ дор одоо
уран досч гэдэг юм уу нэгтгэхэд эднэрийнхээ боловсролыг ингээд дэвшлүүлчихье. Ингээд хүүхдийн ажилдаг арга замыг зааж өгье. Ингээд оролцоог нь сайжруулчихье гэдэг одоо тэр менежментүүдийг бол манай дэмжлэгийн багийнхныг үүрэг болгоцсон байна шүү дээ. Энэ А1 дээр та бүд энийг тэгж ойлгоно. Зүгээр нэг эцэг их асран хамгаалагчтай оролцоог хангах үүрэгтэй яаж гэдэг юм байхгүй байгаа даа шүү дээ. Зүгээр л юу гэдэг нь байгаад байна юм. Тэгэхээр яаж хангах вэ гэдэг дээр их бүтээлч аргуудыг олж та хэд өөрсдөө бүтээлчээр хандаж олох хэрэгтэй. Яаж эцэг эхийн оролцоог хангаж, яаж тэр ганцаарчлсан сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үү? Хамтдаа яаж нэг одоо шүхэр дор явж байгаад тэр хүүхдэд ахиц өөрчлөлт харах уу гэдэг юмыг л одоо олж авах тэр юмыг бол дэмжлэгийн баг зохион байгуулж өгнө гэж шүү. Тэгэхээр ерөнхий зохион байгуулалтын бол та хэд хийх нь ш. Тэгэнгүүт ангиуд ирсэн багш нар нөгөө тусгай дээр эсгэгчүүдээ яаж авах уу гэдэг юм тодорхой болоод явчихна. За ганцаарчлсан сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтэнд нь хяналт тавина. За эн чинь бол бүр энэ журам 81 дээс гэсэн эргээд дахиад гарч ирнэ. Ер нь хэрэгжилтэнд бид хизээ хяналт тавих вэ? За явцын хяналтыг 7 хоног бүр 7 хоногтой яаж хяналт тавих вэ? 7 хоногийн хяналт нь хичээл суух юм уу? Хүүхдийн хийсэн бүтээлтэй танилцах юм уу? Яах юм? За өдрөлийн хяналт нь явцын үнэлгээ юм уу? Тэрийг яаж мэдээлэлээ цуглуулах юм? Хин хинээс мэдээлэл цуглуулах юм? Яаж нэгдэх юм? Яаж ГСТ-гээ сайжруулах юм? Яаж одоо тэр арга зүйн одоо хичээлийн хөтөлбөр арга зүйд нь одоо тохиргоог нь сайжруулж өгөх юм гэдэг юмнуудыг одоо энэ хяналт тавих менежментээ бол маш сайн гаргаж аваач дэмжлэгийн багийнхан. Тэгээ өдөр тутмын хяналт юм уу, 7 хоногийн хяналт юм уу, эсвэл сарын хяналт юм уу, эсвэл удирлын хяналт юм уу? Энийг тэгээд ийм хяналтуудыг хийн. Тэрийг бүр ГСТ-ийн нэг дэмжлэгийн багийнхаа төлөвлөгөөн дээр энэ хяналт тавина гэдэг юм бүр нөө төлөвлөгөөгөө бүр хоош нь сар өдөртөө зоож байгаа тэрүүн дээрээ тэмдэглэх юм уу яах юм. Энэ бол айгүй чухал. Энэ та нарын чиг үүрэг болцсон байна шүү дээ. За дараа нь ер нь ингээд ямар нэгэн хяналт тавьчихсан бол тэр хяналт одоо хяналтынхаа үр дүнг ямар сайн тал байгаа юм, ямар одоо сайжруулах зүйлүүд байгаа юм, ямар асуудлууд байгаа юм, ямар сайн туршлага байгаа юм. Энэ бүгдийг одоо сургуулийн хамт олонд эцэг эхчүүдэд яаж мэдээлэх юм? Энийг мэдээлэл хийхдээ яаж тэгш хамруулах бодлогын талаар бүх хүмүүст одоо зөв ойлголт өгөх юм. Яаж эднэрээс нийт сургуулийн багш ажилтнаас яаж дэмжлэг авах юм? Яаж нийт эцэг эхчүүдээс дэмжлэг авах юм? Яагаад төгслийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролыг чанартай болгох ийм одоо хэрэгтэй ингээд энэ юмнуудаа бас нөлөөллийн ажиллагаа энэ дээр дараа бас ингээд сайхан нэг малгайдаар зангидаад ингээд интеграц хийгээд ингээд явах боломжуудыг бол дэмжлэгийн баг айгүй бүтээлчээр ирж хайх ийм шаардлагатай болцсон байна. Та нарын чиг үүргэн дээр энийг энэ А81 дээр заагаад өгсөн байна шүү дээ. Тэгэхээр бид нэр ингэж юу гэдгийг ингэж бүр тэр журмаас би ингэж маш сайн тодруулж авсан. Тэгээд яаж гэдэг нь байхгүй учраас та бүхэнд яаж гэдэг дээр жаахан чиглүүлэг өгөөд явна гэж ойлгож та нар ойлгож байгаа байх гэж бодож шүү. За тэгээд цаг үеийн асуудлаар одоо хуралдах, ямар нэгэн шийдвэр гаргах, эсвэл ямар нэгэн санал бүтээлч шийдлүүдийг олох, эсвэл одоо зөвлөмж гаргах гэсэн ийм үндсэн одоо чиг үүргийг бол дэмжлэгийн багт хүлээлгсэн байна. Тэгэхээр зүгээр л нэг ийм чиг үүрэгтэй гэдгийг зүгээр уншичаад яваад байж болохгүй. Цаг үеийн асуудал гараад ирвэл дэмжлэгийн баг хуралдах юм байна. Хурлаараа жижиг шийдвэр гаргаад сургуулийн удирдлагын багт төргүүлж болох юм байна. Эсвэл санал гаргаад маш бүтээлч ажлын саналуудыг гаргаад тэрүүндээ одоо тохирсон санхүүжилтийг сургуулийн захиргаанаас хүсч болох юм байна. Эсвэл жижигхэн зөвлөмж гаргаад тэр нь бүр аргачлалтай, алхамтай гаргаад түүнийг нөгөө
гээстэйгээр хичээлж байгаа багш нар хүүхдтэйгээ хамт ажиллаж байгаа эцэг их харгалзан дэмжигчдэд өгөх юм байна. Гэх мэтчтэй ингэж одоо чиг үүргээ одоо их зөв ухамсарлаж тэгээд бүтээлч ажиллаар тэгээ хариуцлагатайгаар тэгээд одоо цаг хугацаанд нь чанартай үр дүнтэй гүйцэтгэх ийм одоо гэж байхгүй бол сургууль дээр одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсрол тэгш хамруулад чанартай боловсрол эзэмшүүлэх энэ тогтолцоо маань бүрдэхгүй. Яг энэ чиг үүргээ үнэхээр бүтээлчээр сайн хэрэгжүүлээд явбал манай сургуулиуд дээр бол одоо хамгийн гол нь одоо тэгш хамруулахын зөв тогтолцоо бүрдээд зөв соёл бий болоод ингээд хэний чиг одоо тийм хянас шалгалтгүйгээр хүн болгон өөртөө одоо яг нэг дуртай юмаа сайхан хийж байгаа юм шиг ингээд хийдэг тийм соёл одоо бүрдэнэ. Энийг ингэж ухаж ойлгож бүтээлчээр бодож боловсруулж хэрэгжүүлэхгүй байгаа учраас л манай дэмжлэгийн багийн үйл ажиллагаанд ахиц амжилт гарахгүй, өөртөө дээшгээ хөгжиж дэвшихгүй, бусдад одоо гайхалтайгаар сайхан үлгэр үзүүлж чадахгүй. Тэгээд дээр нь одоо манлайлалаараа одоо зөв чиглүүлээд явах боломж бүрдэхгүй байгаад байгаамаа. Тэгэхээр энэ нэг 7-6 чиг үүргээ маш сайн одоо хэрэгжүүлэх юм бол бид бүгдээрээ дэмжлэгийн баг бол манлайлагчд болно. За энэ манай энэ төслийн энэ FTG-гээ сая манай Эрдэнэ энэ багш бэлэг багш танилцууллаа шүү дээ. Энэ төслийг одоо хэрэгжүүлж байгаа манай Сэлэнг захиралтай энэ одоо Дорнотын ховдын манай Дорноговын одоо энэ чиглүүлэгч одоо манай холбооны хүмүүс бол ер нь дэмжлэгийн багийг яг ингэж ажилтдаг л болоосоо ингэж ажиллахад нь жаахан хамтрий тэрээс бүгдийг бид нар зааж өгч чадахгүй. Та нар бол биднээс илүү гайхалтай хүмүүс. Та нараас суралцсангаа бид нар бас санаагаа хэлээд та бүхэнтэйгээ нийлж хагаад энэ 6 ямыг аягүй сайн хийдэг болоод тэгээд эцэст нь манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол ирээдүйд одоо баялаг бүтээгч болоод сайхан амьдрах тэгснээрээ ер нь энэ Монголын нийгэмд бол тэгш хүртээмжтэй нийгэм болгох одоо тэр үйл явцад бол асар том хувь нэмрээ оруулах ийм одоо үр өгөөчтэй үр дүн нь бол тухайн хүүхдэд чанартай боловсрол олгоход бид нийлж яагаад энэ жижиг төслийг хэрэгжүүлээд байгаамаа. За энэ 6-ыг битүүлээ сайхан энэ манлайлаа гэж хэлмээр юм. За цааш нь дараагийнхаа гаргаарай. За дараа нь энэ А81 дээр багшийн үүргийг заагаад өгсөн байна. Багшийн үүргийг. Тэгэхээр багш бол одоо шууд тэр хүүхдийн талаар ямар нэгэн зүйл хийхдээ өөрийнхөө сансан юмыг л хийгээд хэрэгжүүлж болохгүй болчлоо. А81-ээр бол өмнө нь бидний туршлага бол тэр шттэ. Зүгээр бараг л нөгөө нэг одоо тэр хөгжлийн бэрхшээлтэй тухайн ангид байгаа хүүхдийг цаас А4 хэмжээтэй бичгийн цаас гэж бодох юм бол тэр юу ч бичээгүй цаас гэж бодох юм тэн дээр дуртай зүйлээ багш бичиж болдог юм шиг тэгж ханддаг бас байсан шүү дээ. Тийм боломжтой, тийм цаорхоо угаасаа тэр өмнөх журмуудад байсан. Одоо бол байхгүй болсон байна. Яагаад гэвэл багш таныг дэмжлэгийн багийн шийдвэрийг үндэслээд ГСТ-гээ боловсруулж хэрэгжүүлээ гэдэг ингээд чиг үүрэгтэр чинь заалтсан байна. Тэгэхээр одоо төлөвлөлтийнхээ хурлыг хязгаар хийх гэж ямар манай ангийн хүүхдээр ямар шийдвэрүүд гарав тэрний дагуу би ГСТ-гээ боловсруулна. Тэгээд түүнийг нэг ээлжид хичээлийн хөтөлбөрүүдэд хийгээд одоо нэг стратегиудээ хийгээд тэгээд эцэг ихтэйгээ боловсруулна үүрэгтэй байна гэдгийг багш бол маш сайн одоо ойлгож ухаарах ёстой болсон байна. Дэмжлэгийн багийн зааварчлагын дагуу хандах нь шүү дээ та. Тэрнээс дураараа хандахгүй нэ одоо. За хоёрдугаарт нь бол суралцагчийн хувийн хөгжлийн хавцас нээж хөтөлж баяжуулдаг байх нь. Тийм ээ. За энэ суралцагчийн хувийн хөгжлийн хавцас гэдэг дотор бол одоо манай аймаг бол бас нэг тийм хувийн хөгжлийн хавцсыг гаргаад ингээд хэрэгжүүлэх гээд бас нэг юм хийцэн байгаа. Тэгээд тэн дээр одоо нэг хувийн хөгжлийн хавцсан дээр нөгөө юу байх юм бэ гэхээр ямар ч байсан нөгөө гарааныхаа үнэлгээ хийгээд дотор нь хийчихнэ.
тийм ээ. Салбар комиссийн эцэг эхийнхээ хүсэлтийн одоо 1% канондож аваад нөгөө дэмжлэгийн багт өгсөн хүсэлтийнхээ нэгийг канондож аваад хийчих нь салбар комиссийнхаа акт онш юмтай юмыг канондож аваад хийчих нь тэгээд миний саяны хэлсэн нөгөө бодит байдлын судалгаа буюу гарааныхаа үнэлгээний юмыг хийгээд тавьчих нь урт хугацааны зорилгыг тавьчих нь удирдлийн одоо хугацааныхаа юмнуудыг хийчин тэгээд хүүхдүүдийнхээ одоо нөгөө хийсэн бүтээсэн одоо өнөөдөр юу хийж чаддаг болсон маргааш юу хийхийн тэгээд 7 хоногийн дараа яаж ахиж өөрчилж байгаа ингээд энэ бас ажиглалтын судалгаа хийгээд тэгээд бүтээл дээр нь дүн шинжилгээ хийж болохоос хэрэгтэй зүйлүүдийг хийгээд бас хийчих болно. Тэгээд суралцагчийн одоо юу нөгөө үнэлгээнүүдийг тийм ээ тодорхой баримт таталгаанд үндэслээд одоо дүгнэлт хийгээд эцэг эгч нь өгсөн зөвлөмж одоо хүүхдтэй одоо цаашид юуг сайжруулж энэ хүүхдтэй хийх юм юуг ангийн багшийн зүгээс дутуу байгаа тэрнийг хийх зүйлүүдийнхээ бас ийм юмнуудыг нэмж одоо энэ хавцандаа хийн шүү гэдэг юмнуудыг бас дотор нь 1-2 код юмар тэмдэглээд тавьсан байвал хүүхдийнхээ хавцыг уудалж үзэнгээ би чи ийм хийн гэдэг энэ дотор хийн гэсэн байж тээ энийг хийгээд ингээд хийчих юм ингээд энэ чиг үүрэг нь бол одоо ийм одоо сурагчлагчийн ахиц өөрчлөлтийг л одоо баримт таталгаанд үндэслэн маш нарийн сургууль хүмүүжүүлэх тэмдэглэлүүд энтрийг одоо маш сайн хөтлөд хийцэн байх юм бол нөгөө тэрийгэ үндэслээл ингээд цааш нь юмаа хийгээд байх боломж нь бүрдгөөс ийм одоо зүйлүүдийг журам дээр зааж өгсөн нь бол их чухал байгаамаа. Тэгээ энийг нь одоо бас багш анги удирдсан багш нар бол өшөө гоё цааш нь өөрснөө бодож байгаа хүүхдийн хавцыг яаж баяжуулах уу юуг нь хийх үү тэгэл ер нь гээд ингээд юмнуудаа бол зэгцэлж болно. Тэгээд бас дэмжлэгийн багаас та нарын одоо бас үйл ажиллагаанд ингээд хяналт тавиад зөвлөгөө өгөөд тэгээд өгсөн зөвлөмжүүдийн дагуу бас гээстэйгээ сайжруулах үүргийг бол өгсөн байна шүү дээ тийм ээ. Энэ бол хамгийн чухал энэ 3-ыг та нар бүр нэгчих хэрэгтэй дамжлагын багаас бол манай багш нар миний зөвлөмж хаавна би яаж сайжруулах вүлээ энэ болох уу эсвэл би ингээд сайжруулчаа энэ болох уу гэд дэмжлэгийн багтаага зөвшөөрлөөд бас хамтдаа тэгээд сайжруулчих болно тийм ээ. За гэх мэтчлэн энэ багш дээр ийм 4 чухал чиг үүргийг бол тавиад өгсөн байна. Тэгэхээр манай багш нар бол одоо яг энэ миний үүрэг энэ шүүгээд энэ үүргийнхээ дагуу бас нөгөөстэй дээрээ хандаж хүүхдээ хавцтай болгоод тэгээд үнэлгээгээ айгу дэмжлэгийн багийнхаа өгсөн зөвлөмжийг дагуу дандаа сайжруулалт хийгээд гээстэй дээрээс хийх юм уу ээлжид төцөөд хөтөлбөр дээрээ хийх юм уу алин дээр нь сайжруулалт хийх нь тэр мэрийгээ ингээд хийгээд явах чинь бол ингээд үүрэг болцсон ба шүү дээ тийм ээ. За тэгээд дараагийнхаа гаргая. За энэ 81-р журам дээр бас энэ онцлог үнэлгээ явцын үнэлгээ үрдэнгийн үнэлгээгээр үнэлнэ гэдгийг бол хэлээд өгсөн байгаа. Тэгэхээр бид нэр сая төлөвлөлтийн хурлын өмнө онцлог үнэлгээгээ хийсэн шүү дээ. Бодит байдлын судалгаагаа гарааныхаа үнэлгээ хийгээд авсан. Ийм юмнууд чаддгүй байсан. Одоо эндээс ийм юмнуудыг нь чадвартай болгоно гэд ингээд зорилгоо тавьсан байгаа. Энэ бол шууд энэ ГСТ-ийн одоо онцлог үнэлгээ шүү. Тэгэхээр энэ бодит байдлын судалгааг маш сайн гаргаж аваад гарааны үнэлгээ болгоод хэрэгжүүлчихнэ гэдгийг энэ А81 дээр чинь заасан байна. За явцын үнэлгээгээ яаж хийх вэ гэхээр явцын үнэлгээ гэдэг бол нэг 3 зүйлийг тодруулах зорилготой байдаг шүү дээ. Нэгдүгээрт нь бол тэр хүүхдэд ямар ахиц өөрчлөлт гарч байна ямар ахиц өөрчлөлт бүр огт гарахгүй байна уу гэдгийг олж авна. Олж илрүүлэх зорилготой. Хоёрдугаар энэ хүүхдэд ямар бэрхшээл сурахт нь ямар бэрхшээл байна гэдгийг илрүүлэх зорилготой. Ар гэрт нь бэрхшээл байна уу? Одоо
анги танхимд нь бэрхшээл байна уу? Хүүхдийн хувийн одоо нөгөө бие махбодд нь бэрхшээл байна уу гэд энийг илрүүлэх зорилготой. За 3 дугаарт нь бол багшлах арга зүйн одоо тохируулгыг сайжруулах зорилготой. Нэг жирэмж хичээлийн арга зүйг сайжруулах гэсэн үг байхгүй юу? Тийм ээ? Ийм зорилготойгоор энэ явцын үнэлгээ хийдэг. За явцын үнэлгээг хийгээд одоо энэ хүүхдийн хөгжлийн ахиц үнэлтийг мэдэж авахын тулд энэ үнэлгээгээ сар тутам хийх юм уу, улирал бүр хийх юм уу гэдгийг бас нарийн тогтно. Ерөнхийдөө бол бас сар болгон одоо хийгээд байх сургуулийн ажил их байдаг учраас хэцүү болж өгөөд өстой улирлын төгсгөлд бол нэг сайн хийчихтгэл байвал уг нь одоо их сайн байгаа байхгүй юу. За тэгээд явцын үнэлгээ хийхдээ ямар судалгааны мэдээлэл цуглуулах, ямар судалгааны одоо аргуудыг хэрэглэх юм. Эцэгээс нь яаж мэдээлэл цуглуулах юм? Анги удирсан багшаас яаж мэдээлэл цуглуулах юм? Хүүхдээс яаж мэдээлэл цуглуулах юм? Дэмжлэгийн баг хамт олноос яаж мэдээлэл цуглуулах юм? Тэгээд түүнийг яаж нэгтгэх юм? Дараагаар нь яаж одоо боловсруулах юм, тийм ээ? Нэгтгэн гэдэг маань боловсруулж байна. За нэгтгэснийхээ дараа яаж дүгнэлтүүд хийх юм? Дүгнэлт дээрээсээ ямар асуудлаа яаж ялгаж авах юм? Сайн жишээгээ яаж ялгаж авах юм? Цаашид юуг яаж сайжруулах вэ гэдэг зөвлөмжөө яаж өгөх юм гэдэг юмнуудыг бүр иж бүрнээр нь цогцоор нь хийдэг ийм явцын үнэлгээтэй болох асуудал бол айгүй чухал байна. За дараа нь үр дүнгийн үнэлгээ гэдэг бол энэ бол угаасаа хичээлийн жилийн эцэст хийгдэнэ. За энэ үнэлгээгээр бол анги төгсөх юм уу? Анги дэвшүүлэх юм уу? Тийм ээ? Энэ ГСТ-ийн зорилгыг биелсэн гэж үзэх юм уу? Билээгүй гэж үзэх юм уу гэдэг юмыг одоо бүр үр дүнгийн үнэлэх гэж байгаа үнэлгээ. Тийм учраас энэ бол нэгдүгээрт бол жижиг даалгавартай байна. Жишг даалгавар нь хэмжээстэй байна. Жишг даалгавраа бол одоо дэмжлэгийн багаар одоо үнэлгээний даалгавраа боловсруулаад тэр дэмжлэгийн багаар хилэлцүүлээд хүүхддээрээ найдварын зэргийг тогтоохын тулд дахин хүүхддээрээ тэргээр үнэлгээ хийгээд тэгээд одоо ихэнх хүүхдүүд хийж чаддах магадлал нь ямар байна гэдэг нөгөө даалгаврынхаа найдварын зэргийг тогтоогоод тэгээд одоо яг зарим нэг зүйлийнхээ хэмжээ, тоо, өнгө, өсийг солиод ингээд сургуулийн захиргааны улсын шалгалтын одоо комиссул боловсролын газрын өгсөн зөвлөмжийн дагуу энэгээр үр дүнгийн үнэлгээ хийгээд тэгээд одоо ганцаарчсан сургуулийн төлөвлөгөөний хэрэгжилт тэгээд дээр нь тухайн сургалтчийн гарсан ахиц өөрчлөлт, анги удирдсан багшийн одоо үүргийн биелэлт, үүрэг хариуцлагын биелэлт дээр нь дэмжлэгийн багийн хамтын ажиллагаа, олон талын одоо салбар дундын хамтын сургуулийн доторх салбар дундын хамтын ажиллагаа, эцэгхийн хамтын ажиллагааны одоо сайн давуу тал, сул талыг одоо дүгнэх ийм одоо зүйлүүдийг гаргаж аваад дараагийн одоо хичээлийн жил одоо сайн зүйлээ туршлага болгож хэрэглээд сайжруулах зүйлээ одоо сайжруулах арга замуудаа тодорхойлоод ингээд дараагийнхаа хичээлийн жилд дараагийнхаа одоо хүүхдүүдийг одоо яаж сурах вэ гэдэг дээр илүү туршлагачсан байх боломжийг бол хангаж өгч байгаагаар давуу талтай. Тэгээд мэдээж 325 хүчингүй болоогүй энэгээрээ бол үнэлгээгээ хийн. Тэгээд 425 руугаа шилжүүлээд тэгээд нөгөө журнал өмнө дээрээ тавиад үндэслэл юмаа бичээд зөвлөмжөө одоо энэ үндэслэлд нь нийцүүлээд зөвлөмжөө өгнө шүү дээ. За цааш нь. За үнэлгээ бол ийм нарийн байх нэ. Та бүгд үнэлгээг бол ингэж нарийсгаж ойлгож, бүтээлчээр хандаж, бүтээлчээр хэрэгжүүлэх нэ. Ингээд энэ дотор чи би бол баг ГСТ дотор нь давхар яриад явж штэ. За одоо бусад одоо ямар зүйлүүдийг 81 дээр журмалж өгсөн бэ гэхээр 51 дээр нь бол сургууль цэцэрлэгийн дэмжлэгийн сургуулийн дэмжлэгийн багт сургалтын менежер байна шүү, нийгмийн ажилтан байна шүү, сэтгэл зүйч байна шүү, багшийн төлөөлөл байна шүү, эмч байна шүү, эцэг эх байна шүү гэд нөгөө 3 сайдын тушаал дээр байгаа бүтц байгаа боловч дээр нь орон нутгийн одоо сум орон нутгийн нийгмийн ажилтан орж болно гэдэг юмыг
болоо гаргаж ирсэн байна. Тэгэхээр энэ тухайн одоо багийн нийгмийн ажилтнуудаас одоо аймгийн төв дээр бол багийн нийгмийн ажилтнуудыг одоо хамрын сургах тойргийнхаа багийн нийгмийн ажилтнуудыг оруулах юм бол бас тэр тухайн багийн хүүхдийнхээ одоо бас ар гэрт нь тэр хүүхдтэйгээ ажиллахад нь бас тодорхой сум орон нутгийн засаг захиргааны дэмжлэгийг авах боломж нь одоо бас нээгдэж ирж байгаагаараа өмнөхөөс давуу талтай байна шүү гэж хэлээ. Тэгэхээр та нар бас энэ багийнхаа дэмжлэгийн багийнхаа бүрэлдэхүүнд тухайн орон нутгийнхаа одоо тэр багийн сумын нийгмийн ажилтнуудыг оруулаад явах юм бол бас нөгөө хөдөлмөр халамж юу гэдгийг эрүүл мэнд тэгээ боловсролын үйлчилгээгээд энэ олон талаас нь бас уялдаа холбоог нь хангаж өгөх боломж бас бүрдэх ийм давуу тал орсон байгааг ажиглаарай. Тэгээд бас багтаа тэр орон нутгийн одоо байгууллагаас нийгмийн ажилтан, багийн нийгмийн ажилтан эндрийг аваад оруулчихвал та нарын ажил бас дэмжлэг болох ус байна шүү гэж хэлмээр байна. Одоо засаг даргаар шийдвэр гаргуулахын үед энэ хүний нийгмийн ажилтнаар явуулаад суман дээр очиод бас энэ асуудлыг хэлэлцээд гүгээд энэ хүн чинь бас тодорхой юмыг сургууль дээр хийлгээд аваад ирэх боломж нь хүртэл байна шүү дээ. За дараа нь энэ 5-2 дээр бол ер нь сургуулийн захиргаанд бол ерөнхий боловсролын сургууль бол одоо энэ ганцаарчсан сургуулийн төлөвлөгөөр хичээлж байгаа хүүхдийн сургалтын орчинд бүрдүүлэн хэрэглэгдэхүүнээр хангаж өгнө гэдгийг заагаад өгсөн байна 5-2 дээр. За 5-3 дээр бол одоо ингээд саяны одоо журмыг үнэхээр бүтээлчээр маш сайн хэрэгжүүлээд одоо ингээд үр дүн өндөр гараад ирэхэд одоо нэмэгдэл хөлс олгох одоо А296-аараа нэмэгдэл хөлсөө авах боломжийг бас энэ журам дээр бол бас давхар ингэж хилээд өгсөн байна шүү дээ. За ингэж болчихж гэнэ үү? Тийм ээ. За ингэж энэ журам бол ерөнхийдөө одоо энэ журам бол ингэж ийм байна. Тэгээд энэ журам би нэг эхний дөнгөж эхлэл дээр нэг хуулийн заалтууд хэлж ирсэн тийм ээ. Тэр 6-гийн 4 энэ дагуу гээстэйгээ боловсруулнаа гэд хэлжсэн шүү дээ тийм ээ. Энэ заасны аргачлалын дагуу гэдэг энэ байж байна. За энэ яг энэ чинь бол А196 гэдэг. За тэр А196 дээр бол бас авахгүйхийн ухаанаар хандахаар бас жаахан сайн авахгүйхийн ухаанаар хандаад бас сайн аятайхан гээстэйгээ бас их бүтээлчээр хийсэн хүн бол заавал энийг бүр 100% барина гэхгүй энүүн дээрээ өөрийнхөө гоё бүтээл санаа манааг одоо оруулаад явах боломж нь бас нээлттэй байгаа. Жишээлбэл тэр юуны А196-гийн 2-2-1 дээр юу байгаа урт хугацааны зорилгыг тодорхойлох гэдэг энэ дээр байж байгаа. Ер нь бол одоо энэ дээр нэг 4 хөгжлийн аа гэдэг өөртөө өөрчлөх энгийн чадвар, хэл яриа танин мэдхүй, тооллын чадвар, харилцаа нийгэмшгүй чадвар, бие барилдар хөдөлгөөний чадвар гэдэг 4 чадвар байгаа шүү дээ. Энүүн дээр бол маш их асуудал ихтэй одоо маш хүнд хүүхдийн хувьд бол энэ дөрвөлн дээр нь бодит байдлын судалгаа хийгээд зөвхөн нэг аг сонгоод одоо гээстэйгээ хийж болно. Бүх айг сонгохгүй байж болно гэдгийг бас заагаад өгсөн байгаа шүү. Тэгэхээр ер нь хамгийн түрүүнд их хүнд хүүхдүүд гэдэг бол ерөнхийдөө тэр заавал танин мэдхүг сонгохтой биш өөртөө өөрчлөх юм уу харилцаа нийгэмшгүй дээр нэм үү хөдөлгөөний чадварын дээр нь сонгож аваад аль болохоор нөгөө танин мэдхүүгийн интеграц хийгээд нөгөө арга зүйгээрээ интеграц хийгээд яваад нөгөө тухайн юмаа зааж хэрэгжүүлэх гэж байгаа гэсэн нэг өнгийг сонгож аваад дандаа нэг өнгийг ярьсараад өөхт өнгө мэдэхгүй байгаа хүүхдэд нэг өнгөтэй болгочихдаг ч юм уу тэр нь тухайн хичээлийн ус хугацааны зорилго биш байсан ч гэж би одоо их олон яриад байгаа шүү дээ. Гэх мэтчлэнгээр одоо энэ зүйлүүдээ ингэж яг тэр онцлог ялгаатай хэрэгцээнд нь тохирсон тэгээд тийм хөгжлийн дэмжлэг үзүүлэхүүс зорилтыг бодит байдлын судалгаан дээрээс л одоо сонгож аваад тэгээд түүнийгээ зорилго болгож тавиад явах
Тэгээд тэр нь бол ер нь бол одоогийн байгаа бодит байдлаас чүт төд дээшээ байхад болгож аавна. Тэгэхгүй хитрхи өндөр зорилго хүлээлт тавьчихаар үр дүн гардггүй. Үр дүн гарахгүй болохоор эцэг их дургуутсан багш шиг хэцүү болно, дэмжлэгийн багш хэцүү болно. Тэгээд ер нь тэгээ хөгжил гэдэг юмыг бол бид нэр одоо ингэж хараад баярлах, одоо өөрчлөлтийг хараад одоо мэдрэх тийм боломж нь олдохгүй болчих шүү. Тийм учраас тэр хүүхдийн бодит байдлаас маш бага дээш тийм одоо хүлээлтүүд бол таны хүүхдийн одоо урт хугацааны зорилго болно гэж ойлгон шүү. Энэ бол ер нь бол урт хугацааны зорилгыг л одоо яг зөв тодорхойлж чадах юм бол бид нэр ахиц өөрчлөлтийг авчирч чадна. Өөрөөр хэлбэл энэ урт хугацааны зорилго гэдэг чинь бол бидний хөгжлийн одоо замыг одоо ингэж яг тэрөөд явах юм байна шүү дээ. Нэрээ нэг тэнд нэг бүдэг юм харагдаж байна гэдэг. Одоо нэг уудын зам харагдаж байгаа юм хараад зааж байгаа юм шиг тэгж одоо харагдана. Тэрийгэ буруу тодорхойлчод яста олон садаа замнаас аль нь ч миний за би аль явж хаана хүрэх гэж байгаа замаа олж авч чадахгүй болж байгаатай л яг адилхан болно гэсэн үг. Тийм учраас яах нь тэрийг энэ урт хугацааны зорилтыг л их зөв тодорхойлно. Дараа нь эцэг ихээр юу хийх гэдэг одоо хэрэглэгдэхүүнийг эцэг их ямар хэрэглэгдэхүүн дээр ажилуулах юм, ямар дасгал ажилуулах хэрэг дээр хүүхдийг ажилуулах юм. Тэгээд тэрийг ажилуулахдаа нэгд нь тэгээрээ, хоёрд нь ингээрээ, гуравд нь ингээрээ, дөрөвд нь ингээрээ гэд ингээд заагаад өгсөн тийм заавар зөвлөмжтэй явуулна. Тэгэл яг тэрний дагуу хийжээтэл хоёлаа юм аягаар дуусчдаг. Тэгэнгүүт эцэг эх чинь өөрөө нэг аргатай болоод байна. Тэгээд ирэхээр ер нь за нөгөө нэг одоо ажилтг аргаараа ажиллажтэй гэхэд бүр ягтуул тавьчаад байна гэсэн. Тэгээд эцэг эхчүүд ажиллачаад хүүхддээрээ бас ажиглалт хийгээд тэгээ хүүхдүүдээ дээр гарч байгаа өөрчлөлт юмнуудыг тэмдэглэж явж байгаа. Барилга барилтыг Баримгаас намаараа болохгүй шидий да. За ингээд тэмдэглэж эцэг эхчүүдээрээ тэмдэглэл хөтлүүлээрэ гэж төгсгөлний хэлье. Тэгээд ерөнхийдөө бол би ГСТ журмын ГСТ-тэй холбоод жаахан тайлбар хийлээ шүү. Ингээд анхаарал тавьж сонссон тай бүхэнд баярлалаа. Тэгээ ерөнхийдөө бол манай Ховд аймгийнхан бол актив туршлагатай би 2 гойр уцсан учраас мэдж байгаа. Доронтой аймгийнхан ч гэсэн бас их олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн би та бүгдийг мундаг байгаа гэж ойлгож байна. Дээр нь бол манай Дорноговь аймаг бол би үнэхээр Дорноговь аймагт ажиллаагүй. Тэгвэл манай Дорноговьчууд бол бас их бүтээлч улсууд байдаг. Бас сайн энэ 6 жилийн сайхан туршлагууд их байгаа. Тэгээд энэ дараагийн нэг уулзалтаараа та хэд яг энэ ГСТ-г хийхээр юу болохгүй байгаа, юу чадахгүй байгаа гэдэг юм төслийнхээ багт уламжлуулад өөрийнхөө аймгийн багийн хүмүүст уламжлуулад яг иймэн дээр л нэг зөвлөгөө авъя гэвэл нь хэдүүлээ хамтдаа та хэдтийн дэмжлэгтэйгээр би та бүхэнд бас ингүүл яасан тэгээд байгаа мó ингүүл яасан гэсэн ганц нэг санаа хэлж чадах ба. Тэгээд та бүхэн бас үнтэй сайхан саналаа яг энэ төслийн хэмжээнд энэ цахим уулзалтаараа маш их сайхан хуваалцж байгаарай. Ер нь бол би ингээд ажилласан манайх энийг ингээд хуваалцъя гэдэг юмаа бас айгүй сайхан хэлээд энэ зохицуулагч нартайгаа хэлээд ингээд хуваалцж явуул айгүй би юунесээс хуралцдаг. Тэр таны гоё хийгээд хэрэгжүүлсэн юм нөгөө хүн аваад өөр өнцгөр нь хараад ахаад нэг илүү давуу талыг гаргаж ирээд таны хийсэн 3 юм дээр 4-р давуу талыг гаргаж ирээд ингээд бүр гоё одоо уулын ороод улаан түг хатгахад бив бэлэн болох боломж бол байдаг учраас олонний санаа олонныхоо одоо тэр хүчээр гарч ирсэн тэр шин санаа арга туршлагуудыг бас хуваалцаад явжээ. Бүгдээрэнд чинь ямар нэгэн бэрхшээл гараад ирэх юм бол тэр бэрхшээлээ бидэнтэй хуваалцахад бид бэлэн байна шүү. Анхаарал тавьсанд баярлалаа. За болсон. За бидэнд одоо үнтэй сайхан зөвлөгөөгөө сургалтаа явуулсан лав сурмагчтай баярлалаа.